хэрэгжүүлж болох ямар төсөл хөтөлбөрүүд байх вэ гэдгийг шалгаруулах процессыг одоо эхлүүлсэн байдаг. Тэгээд энэ 170 орчим одоо төсөл сонгон шалгаруултууд явснаас 15 одоо аж ахуй нэгж нь бол ингээд шалгараад одоо ингээд яг копийн одоо санхүүжүүлэгч нарт энэ дэлхийн олон улсын одоо банк санхүүгийн байгууллагуудад танилцуулах арга хэмжээ болж байна. Тэгэхээр ер нь бол зүгээр эндээс ингээд одоо бас нэг дүгнэлт хэлэхэд энэ COP 17-д арга хэмжээний үеэр Монгол улсын энэ бэлчээр, энэ мал аж ахуй, дээрэс нь одоо үд аж ахуйгаас гаралтай түүхийн эдийг одоо үнд оруулах гэдэг олон зүйлүүд бас энэ COP 17 хурлын ард дээр бас нэлээд тодорхой болно гэж ингэж бас бодож байна. Тэгэхээр эндээс юу дүгнж хэлэх үү гэхээр ер нь бидний хувьд энэ үд аж ахуйн салбарт энэ хэрэгжүүлэхийн төсөл хөтөлбөрүүдийг аль болох бид нөгөө хувийн хвшлүүдийг олон нийтэд бас ил болгох одоо нөгөө хөрөнгө оруулагч нарт төр гүгээд байхаас илүүтэйгээр хувийн хвшлийнхэн маань өөрсдөө бидэнд ийм болцоо байна гэдгээ ингээд танилцуулах болцоог бас энэгээр олгосон гэдгээрээ бас их онцлогтой гэж ингэж бас ойлгож болно. Тэгэхээр энэ COP 17 хурлаас бол Монголын хөдөө аж ахуйн салбар тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын одоо нэмэн өртөг шингэсэн тэр одоо тал руугаа бас нэлээдгүй олон асуудлууд шийдэгдэнэ. Олон аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа бас энэ олон улсын санхүүгийн одоо энэ платформоос мөнгө босгох, хөрөнгө босгох ийм бололцоотой болж байна гэж ингэж ойлгож байгаа. Энэ дэлхийд энэ бэлчээрийн мал аж ахуй ингээд доктортой хөгжиж байгаа цорын ганц улс бол энэ Монгол улс болж одоо хөгжиж байна гэдгийг бас олон зүйлээс харж байгаа болов уу гэж ингэж бодож байна. Тэгэхээр бид энэ дэлхийд одоо ондоосч байгаа энэ бэлчээрийн мал аж ахуй дэлхийн цагуурын өөрчлөлт энэ олон зүйлүүдтэйгээ яад уялдуулж цааш нь авч явах уу гэдэг л зүйлийг бид их оновчтой их өстой юм аа гэж ингэж бодож байгаа. Нөгөө талдаа бол яг манай газрын харилцаа геозийн зураг зүүн газраас Монгол улсын одоо бэлчээрийн даатц бол бас тодорхой хэмжээнд тэтэрч байна. Гэхдээ энийг одоо бид бэлчээрийн менежментийг зөв хийж чадах юм бол бүр одоо бас ядгаа алтлаач бас дордчоогүй байна гэж. Тэгэхээр энэ бол бидэнд бол их сайн мэдээ гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр энэ би бас түрүүнд бас хэлжсэн энэ COP 17 энэ улсдын үеэр олон улсууд ирж өөрсдийн одоо энэ тулгымцсан асуудлуудаа ярьж штэ. Тэгэхээр нөгөө тухайн үед одоо бэлчээрээ хамгаалаагүйгээс болоод бэлчээрээ хайрлаагүйгээс болоод бэлчээр байхгүйгээс болоод мал аж ахуй гэдэг зүйл байхгүй болсон. Мал аж ахуйгүй байхгүй болсноос шалтгаалаад олон хүмүүний одоо амьдрал авахд орцсон гэдэг зүйлийг бол одоо бас зарим улсын одоо төлөөлөгч нар хэлж байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бид ч гэсэн ийм байдалд орохгүй тул нөгөө талдаа энэ дэлхийд ганцхан нүүдлийн соёл иргэншил энэ бэлчээрийн мал аж ахуйгаа давхар авч явах ийм л одоо шаардлага байна. Тэгэхээр бид бол энэ бэлчээр дээр, мал аж ахуй дээр тодорхой менежментүүдийг одоо зайлшгүй хийх одоо шаардлага байна гэж ингэж одоо үзэж байгаа. Тийм ч учраас энэ бэлчээрээ хамгаалах, хайрлах, нөгөө талдаа мал аж ахуйгаа хөгжүүлэх, нөгөө талдаа малын тоо биш, малын чанар, түүнээс гарч байгаа эдийн засгийн ашиг шимийг бид л өндөрт өргөх ийм л бололцоотой болох хэрэгтэй байна.